Би бол богд багшд одоо 2 удаа мөргөж ирсэн. Тэгээд анх 1999 онд зуны амралтаар явчаа тэгээд ирсэн чинь богд мөргөлсөн байна. Одоо очиж мөргөө хийдээс үгүй лам хуургууд маань хэлсэн. Тэгээд одоо хаана байгаа вэ гэсэн чинь Чингис чичүүд байдаг заадчихсан. Тэгээд Отгонбаяр тэр одоо очиж богд багшд тэр үед бол одоо хөдөөнөөс ирээд удаагүй байсан учраас уучрааж болохгүй байсан. Тэгээд богд гэж хин бэ гэдэг яаж бараг танихгүй шүү тийм л байсан. Тэгээд очиод мөрг гэсэн болохоор авч одоо багшд мөргсөн. Тэгээд анхлыг мөргөхөд үл тийм яхарахгүй л одоо монгол хүн. Тэгээд бараг одоо автагаа уулзж байгаа юм шиг тийм сайхан сэтгэлд төрж ирсэн. Тэгээд мөргөөд ажис аваад зангаа аваад тэгээд нэг майны үрэл одоо бүртээ тэгээд тэр үед бол одоо энэ гандан мэгшлэг хийдэг хамгаалгаа манай хамгаалгаа тэр үед энэ Монголын бурхан шашны тэргүүлж байгаа хүмүүс бүгд тэнд байсан. Ингээд л одоо анх гэж тэгж мөргсөн. За тэгээд сүүлд нь бол 2008 онд Дарам саланд одоо багшд нэг мөргсөн. Ингээд тэрнээс хойш бол одоо яг бодтойгоор тэгж мөргөж байгаа юм жаагүй. Харин намтраар нь дамжуулаад одоо олон сайхан үйлдвэрийг ингээд бас явуулж байгаа мэдэж авсан. Надад маш их тийм зурхалтай байлаа. Тэгээд энэ намтрыг орчуулна гэдэг бол бас тийм амаргүй ажил байсан. Гэхдээ би энэ дээр үл яг ерөөсөн сүлжгийн сэтгэлээр яхаар одоо татгадаж орсон. Ягаад тэгэхээр энэ богдуудынхаа талаар намтраа ингээд хайгаад байсан. Тэгээд манай Бямбадалжин домод нэгээс одоо 8 дугаар богд хүртэл бүх богдын намтраа байсан. Тэрнийг авч орчуулаад тэгээд дараагаар нь одоо 9 дугаар богд багшийн намтрыг ингээд төвдгөлээр нь богнотоор товч байх юм аваад оруулчихъя гэсэн чинь одоо яг тийм намтраа бол олдоогүй тохой. Тэгээд булган багш маань бол одоо зөвлөд тэр тус нь гаргах нь зүйтэй шүү гэдэг. Ингээд зөвлөсөн. Тэгээд тухайн үед одоо хайж байгаа бол гэрээ авгаан дөрж байгаа одоо 2 байт ийм төвд одоо орчуул зохиогдсон юм бол одоо олцсон л доо. Тэгээд энэнийг ер нь орчуулъя гэсэн тийм бодол түрүү тэгээд одоо тухайн үед бас ерөөл тавьчихсан. Тэгээд сүйд нь сургаж яхад бол бас өөр амдан мэгшлийн хэдийн хэд хамгаа бол бас орчуулж байгаа гэсэн ийм зүйлийг бол сонссон. Тэгээд тийм болохоор бол одоо би энэ намтрыг дахиад орчуулах шаардлагагүй байна гэд одоо төрдөө хойшин тавьсан байсан. Тэгээд энэ намтрын зохиогч нь одоо 2022 онд Монголд ирээд тэгээд бас нэг уулзаад энэ номыг одоо ингэ орчуулж болох уу гэсэн болноо одоо орчуулаад нэг сайн байна. Тэгээд л одоо тэрний үеэс л ихээсэн. Тэгээд эхлээд явж байгаа бас дунд нь бол би одоо яг энэнийг одоо би орчуулах ч юм уу үгүй ч юм уу тийм энэ чинь надаас ахцсан ажил байхгүй. Богдуудын одоо намтар тэгээд маш их тийм одоо хүндэтгэлтэй тэгээд энэ дотор гарч байгаа үйл явдлуудыг маш их нарийн. Тийм болохоор би энэнийг одоо орчуулах нь зөв ч юм уу бас бурууч байна уу надад нэлээ ахцсан зүйл юм уу гэдэг. Энийг хэсэгтээ бол бас хойшин тавьсан байсан. Хүмүүс ч гэсэн бас зөвлөж ийсэн. Ягаад гэхээр энийг одоо буруу зүрх орчуулж чадахгүй. Тэгээд энэ дотор бол одоо маш тийм нарийн их бас анхааруултай чухал байгаа гэсэн зүйлийг хэлж ийсэн учраас нэг гэсэн хойш тавьсан. Тэгээд энэ өнгөрдөг одоо намар бас гадаадд явж байгаа. Ер нь ирээд нэг ерөөсөө энийгээ орчуулна гэсэн тийм бодлоо. Тэгээд эхний бодол нь бараг дууссан байсан юм аа. Хоёр дахь төс нь нэг сараас ахгүй надад одоо яг орчуулаад хэлсэн. Тэгээд энэ орчуулж явж байгаа ямар тач байсан зүгээр өөрийн хэрэгцээнд орчуулчих гэж эхлээд явсан. Тэгээд сүүлд нь одоо ингээд доторх одоо орчуулгыг хийгээд ирэхээр энэ нийтээрээ бид нар богд гэж хин бэ гэдгийг мэдэх ёстой юм байна. Тэгээд яг энэ дээр бол одоо олон зүйл богд өгш маш их дэлгэрэнгүй намтар байгаа юм. Яг товч намтар гэж зохиогч өөрөө айлцсан байна. Гэхдээ миний хувьд бол дэлгэрэнгүй юм байна. Энэ дээр нэг 3 зүйл чухал байна гэдэг. Нэгдүгээр бол одоо богд жавцсан ном утгууд гэж хэм бэ гэдгийг бүр их сурвалжаас нөгөөгөө энэ тхийг төвдөд тэгээ Монгол тодорсон хөгтөрүүдийн намтрын дотор байх юм. За тэгээд тэр дотроос одоо 9 дугаар богд өгш намтар яг тусгаалаад одоо Мендэснээс нахгүй. Тэгээд одоо тодорсон энэ ном үйлдвэргээ үзсэн. Энэ бүгд дэлгэрэнгүй байж. Тэгээд богд өгшийн хувьд бол одоо маш их хатуу тийм цаг үе туулсан. Тэгээд энэ одоо намтрын ингээ уншаад үзэхээр бол ер нь Монголын бурхны шишин
38 оноос одоо нэг хэсэг тасарсан гэж байгаа боловч яг тэр богд багшаа одоо Монголын богд гэдэг тэр нэрийг тэр одоо залгамжийг үгүй тасралтгүй аваж явж тэгээд тэр хэцүү цаг үе богд багшаа одоо би халахын богд гэж хэлдэггүй байсан гэж байна шүү дээ. Би зүгээр нэг одоо өөрийнхөө алдрыг зүгээр жирийн лам гармаа гэдэг ингэж хэлдэг байсан. Тэгээд тэр ойрынх нь одоо шанаа та ингэ хэлүүлээд байсан. Энийг ингэ хийж болохгүй. Тэгээд нууцлдаг байсан. Тэгэхээр яг энэ одоо цаг үед Монголын бурхны шишнийг яг амьд байлгаж тэгээ 90 онтой зовоогоо одоо яг ингээд манай богдууд одоо 10 дугаар богдноос тодорцсон байна. Тэгэхээр энэ богдуудын одоо залгамж бол ерөөсөө тасраагүй шүү гэдэгт одоо үнэхээр эргэлзэхгүйгээр итгэл үнэмшлүүгээр энэ өгж байгаа гэж бодож. За тэгээд нөгөө талаар бол одоо энэ богд багш дээрхийн тэгээ одоо босод одоо хувилгаалууд энэ хоорондын янга харилцаа. Тэгээд ялангуяа одоо богд багш маань дараагийн төрлөө хаан төрх үү одоо тэр чи яг төрх газраа богд далаа багшаас айлтгаж асуусан юм байна. Би хизээ байх уу хаан төрх үү би ямар одоо оронд одоо төрх үү гэдэг бүх юм аа далаа багшаас айлтгаж асуугаад яг далаа багшийн дагуу гараад гэж тэр төрөл таасан нирвандрыг үзүүлсэн. За тэгээд дараагийнхаа одоо грейслийг бүртгэн ингээд бичээд бүх зүйлээ ингээд одоо тодорхой энэ дотор ингээд байж байгаа. Тэгэхээр энэ манай 10 дугаар богд маань одоо үнэхээр яхахгүй нэг энэ төрөхгүй ингээд иржээ гэдэг. Одоо үе үеэр богдуудтай маань бид нэр итгэл үнэмшиг сүжиг бишрэл тийм алдахгүйгээр байхад энэ намтар нэлээд тийм хүмүүст итгэл үнэмшиг өгөх болов гэж бодож байна. Тэгээд энэ дотор бас авахгүйх хүн ухаанаар хандаж бас үзэх унших зүйлүүд бий. Гэхдээ одоо би нөгөө нэг судлаач хүний ёс зүй байдаг. Хүний имийг өөрчилж боддгоо дураараа. Тийм учраас яг өөр зохиолчтой одоо зөвлөж үзсэн ганц нэг зүйлээр одоо ингээд жоохон гасхур өгсөн. Яг одоо гэхдээ бол шууд заа гэж зөвшөөрөөгүй. Яг зөвлөж бас болох юм. Тэгээ сүүлд нь бодоод байгаад одоо энэ чинь судалгааны түвшинд бас явагдана. Ялангуяа судлаачид одоо судлах учраас төвд их тийм яг ингээд тулах тэрнээс нь өөр байж болохгүй болов гэдэг ийм зүйлээр бол одоо яг тийм байгаагаар нь орчуулсан. Тэгэхээр энэ дээр одоо хамгийн гол юм бол богд багшийн тэр агсан зэрлэг тааллын үс эрдэм тэрэнд одоо бидэнд их чухал юм байна гэж бодсон доо. Тэгээд уншигч олон маань бас уншаад сайхан буруу зүйл шүүн тунгаагаад надад одоо бас зөвлөх. За тэгээд энэ дээр бол одоо нөгөө яруу найргийн хэлээр их нарийн ширийн юмнууд бол маш бичигдсэн байна. Тэгээд миний одоо орчуулга бол жоохон модон маягтай тийм орчуулга байгаа. Тэгэхээр тэрнээс бол одоо засах залруулах юм бол зөндөө байгаа. Тэрүүнд би хүлээж аваад бас дараагийн удаа засаж залруулах энэ юм дээр бас анхаарнаа гэж бодчих. Тэгээд та бүгд одоо бүгдөө ингэ сайхан цаг зав гаргаж ирсэнд маш их баярлалаа. За ингээд өнөөдрийн нөхөө намын баримтыг задлах ёслолын хойморт цаг заваанд оруулж барилга саадсан эрхэм зочид эрдэмтэн мэргэд нам хуургууд та бүхэндээ шинэхэн номынхон дээжсээс манай эрхэм орчуулагч маань гардуулах ёсоор гүйцэтгэж байна. За өнөөдрийн хүндрлийн үйл ажиллагааны хойморт барилга саадсан зочид та бүхэндээ манай Наран базар ламтан тэдний гэр бүлийн зүгээс хүндэтгэн барьж байгаа бяцхан хөнгөн цай мэдээ 100 ширхэгүүднийг бэлдсэн байгаа. За ингээд та бүхний бас кофе брейкт хүндэтгэн барьж байгаа шүү.
дээд очирдоор аврал ихтгэл 9-р бол Жавдан бодогдын намтар хэмээх номын нээлтийн эслийн ажиллагаа баримтыг задлах эслийг хойморт моргин саадсан эрхэм болон та бүхэндээ туйлаас баярлаж байгааг номын орчуулагч Даран Базар хамтны өмнөөс энд хүрэлцэн ирсэн байгаа зочид та бүхэндээ амжуулан хэлэхдээ туйлаас татаа байна. Та бүхний маань юу сонсон гэсэн цагаан хүсэлтэн номын ёсоор сэтгэлжлэн бүтэж анжааргалтай альва бүхэнтэй сансан ёсоор бүтээлийн дээдтэй элэг бүтэн элбэг хангалуунаар жаргахын эрхэм сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Дараагийн ийм сайхан баяр жаргалтай очрлын хойморт эргэн уулзахын өрөөлийг дэвшүүлэн айлтгаж байна. Баярлалаа та бүхэндээ. За ингээд та бүхэндээ зориулж байгаа Яцхан хөтгөлийн зог хөнгөн цайдлаганд орж байна.